нэг дарааллын дагав штэ. Сайн байцгаана уу. Сонсогдож байна уу бүгдөө? Орой минь. За та бүхэн харж байгаа бах. Өнөөдрийн сэдв бол нойр улчирхайн өргөсөл хорт тавдар гэдэг сэдв байна. Тэгээ та бүхэн маань орж ирээд бусдыгаа дуудаад, цуглуулад тэгээд лайвнда бэлдээд эхлүүлье гэж бодож байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан хаварж байна уу. Тэгээд бид нар одоо сүүлийн үед нөгөө нэг лайв болгон дээр бас шинээр дагж байгаа болон хуучин дагагч нартай одоо нөгөө бичсэн номноос нэг бэлэглээд байгаа. Тэгээ та бүхэн маань бас энэ удаа ч гэсэн номноос нь бас аваарай. 2 ном бэлгэлнэ. За энэ 2 номыг бол за нэгийг нь бол шинээр дагж байгаа хүнд бэлгэлнэ. А нөгөөдгийг нь болохоор зэрэг одоо дагж байгаа хүмүүсүүдтэй одоо хуучин дагагчтай гэж хэлэх үү. Намайг одоо дагж байгаа хүмүүсүүдтэй бэлгэлнэ. За ингээд лайв болгон дээр ингээд 2 номыг ингээд та бүхэндээ бэлэг болгож өгж байгаа шүү гэдгийг бас лайв эхэлж байхад бас дуулгачих. За өнөөдрийн сэдэв бол нойр улчирхайн өргөсөл болон за түүний учир шалтгаан, эмчилгээ, оншилгоо за гэдэг сэдвээр мөн нойр улчирхайн хорт тавдар гэдэг сэдвээр бол ярилцах болно. За тэгээд та бүхэн маань цуглараад ороод ирээрээ. Дор хаяж нэг 100 гараас дээш хүн цугларахаар лайв эхлэх болно. Тэгэхээр та бүхний одоо орж ирэхийг би жоохон хүлээе гэж бодож байна. Тэгээд бусдыгаа дуудаад, шеэрлээд за дагах улсууд өвөө шинээр дагаад өгөөрэй. Зүгээр одоо иймэрхүү эрүүл мэндийн лайвыг одоо цаашдаа сонсъё гэж бодож байгаа улсууд бол дагчвал бол дараагийн лайвн дээр орж ирэхэд хялбар мэдээлэл лайвын тухай мэдээлэл маш хурдан хүрдэг байгаа. Дагаагүй хүнд бол одоо ингээд лайвын одоо видео бичлэгчүүд юм уу энэ лайв бол тийм амархан хүрдэггүй юм байлээ шүү. Тийм учраас дагах нь дагаад, шеэрлэх нь шеэрлээд өгөөд туслаарай. Одоо тэгээд сэдв рүүгээ оръё гэж бодож байна. Хэдэн хүн цугларж байна? Хэр орж ирж байна хүмүүс байна? Жоохон хүлээнэ. 1 юм уу 2 минут хүлээч төхөө. Тэгээд эхлэе гэж бодож байна. Яриа сонсогдож байна уу та бүхэнд? Яриа маань хэр сонсогдож байна? Та бүхэн яриа маань сонсогдож байгааг сонсогдож байна гэд бичээд өгөөрэй. За. Ямар шүү байна? За арай цугларч эхлэегүй байна. Жоохон хүлээе бүгдөө. За сонин сайхан юу байна? Лайв эхэлтэл бас буу халаад хүлээж болж байна. Миний зүгээс та бүхний асуусан асуултанд хариулахад бэлэн байна. Доор нь бичээд өгөөрэй. Яриа хөрөө юу байна? Дараагийн лайваар юу сонсомоор байна? Та бүхэн манаас тиймэрхүү юу байвал хүсэл асуулт байвал доор нь бичээрэй. Хэр сонсогдож байна гэдгийг бас бичээрэй. За. За бүгдээрээ орж иртлэх нь жоохон хүлээе гэж бодож байна. За шинээр орж ирж байгаа, шинээр дагж байгаа улсуудад энэ миний бичсэн номноос нэгийг бэлэглэнэ. За одоо дагж байгаа улсуудаа бас нэгийг бэлэглэнэ. Ингээд 2 номыг бэлгэлнэ. Та бүхэнд. Хүмүүс орж ирэх манаас нэг сэдв ирчихсэн. За яг энэ ном дээр ямар сонирхолтой сэдв байд юм бэ гэж асууж ах шиг байна. За энэ дээр бол жишээлх юм бол юу яаж байна? Жишээлбэл энэ дээр нэг 59 дугаар сэдв гэж байна. Энэ дээр 100 гаруй сэдв байгаа л да. Жишээлбэл 59 дугаар сэдв дээр бол хүний боловсролын төвшин хүний урт насжилтанд хэр зэрэг нөлөөлдөг юм бэ? Нөлөөлдөггүй юу гэдэг судалгаа одоо нэг ийм асуултанд хариулсан байна. Тэгэхээр зэрэг энэ дээр юу гэж хариулсан байна гэхээр зэрэг одоо мэдлэг боловсролтой хүмүүсүүд нь илүү урт наслах хандлагатай байдаг ба бүрэн дунд боловсрол эзэмшиж чадаагүй хүмүүсийн 30% нь
одоо ихтэй сургуульд орж чадаагүй улсуудын 30% нь үе тэнгийнхнээсээ төрүүлж нас бардаг гэсэн ийм судалгаа байдсан байх шүү. Тэгэхээр ер нь бол хүний боловсрол бол хүний насжилттай бол бас холбоотой юм а гэдгийг гаргасан байна. Тэдгээрийн нас баралтын шалтгааныг нь авч үзэх юм бол ядууралтай холбоотой бөгөөд хийж буй ажлын нөхцөл, одоо хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын нөхцөл, амьдралын орчны аюулгүй байдал муутай холбоотой нас баралтууд их байдгийн байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл боловсрол багтай хүн бол мэдээжийн хэрэг одоо өндөр цалинтай ажилд орж чадахгүй. Тийм учраас нөгөө дандаа хүнд хэцүү ажлуудыг олон жил хийдэг. За тэгээ хүнд хэцүү ажлууд хийснийхаа үр дагавараар бас би энэ одоо муудаж одоо эрт нас бардаг. За бас нөгөө нэг орлогын түвшин арай бага болохоор зэрэг одоо эрүүл орчинтой газар амьдрахад жоохон хэцүү байдаг багталтаа бас. Тэгээ тийм шалтгаанаар бол боловсрол өндөр хүн илүү урт насалдаг юм байна гэсэн ийм 59-р сэдвээр бол ийм жишээлбэл нэг сэдв орж ирж байна. За одоо би ингээд та бүхэн номныхоо бас зарим одоо нууцуудыг хамаагүй яриад өгж болж гин үгүй юу гэж. За бас нэг 58 дугаар сэдвээр бол шээс өтгөн хил бас хумсны одоо хэлбэр дүрс өнгө зэргээс бол яаж өвчнийг оншилдог вэ гэдэг энгийн ийм зөвлөгөө бол бас орж ирсэн байна жишээлбэл тийм ээ. За хүний толгойг шилжүүлэн суулгахад ой санамж нь яадаг юм болоо гэсэн ийм танин мэдхүүн шинжтэй иймэрхүү янз янзын одоо их сонирхолтой сэдвүүдээр бичсэн ийм зүгээр одоо танин мэдхүүн шинжтэй ийм ном шүү. Түүнээс биш ямар нэгэн анагаахын сурах бичиг биш. Яг эмчнэрт зориулсан ном бол бас биш. А гэхдээ эмч болох гэж байгаа ч юм уу эмч хүмүүсүүд уншихад бол бүр энгийн хүнээс ч илүү сонирхолтой байж бас магадгүй. Ер нь бол таны мэдлэгийг бол нэлээд одоо тэлж өгнө. За жишээлх юм бол 12 дугаар сэдвээр бол генийн өөрчлөлтөөр бол амьд биетийн насжилтыг уртсгаж болох уу гэдэг ийм жишээлбэл сэдв орж ирж байгаа шít. За иймэрхүү одоо агуулгатай ном байгаамаа. За хэр орж ирж байна да манайхан цугларж гин үү? 70 гараалаа. Өнөөдөр чинь жоохон та бүхэн маань итгэх муутай байна уу? Эсвэл арай эрт эхлээд байна уу лайв маань? За орж ирээд бусдадаа сайн шеэрлээд өгөөрэй. Тэгэхгүй бол бас хурдан цуглахгүй шүү дээ. За дахиад нэг 30 секунд хүлээч төөхөө. Тэгээд бусдыгаа дуудаад оруулаад ир та бүхэн маань. Тэгэхгүй бол анханасаа олуулаа эхлэхгүй бол утгагүй л дээ. Энд чинь нэгэн тал цаг зарцуулж байна. За бас бэлтгэл бас базаан штэ энэ лайв хийж байгаа хүн чинь бас бэлтгэл базаан. Тэгээ нэгэн тал мэдлэг өгөх гэж байгаа юм чинь олуулаа орж ирэх юм бол маш олон хүнд бол мэдлэг нь хүрнэ. За миний зүгээс бол нэг онцлогийг хэлмээр байна. Би бол лайв хийхдээ ямар нэгэн эмийн компани ч юм уу бүтээгдэхүүнийг рекламддаггүй, ямар нэгэн одоо компани янз бүрийн рекламуудыг хийдэггүй. Тийм учраас ямар нэгэн одоо мөнгө тиймээ санхүүгийн ашиг хонжоо бол хардаггүй байгаа шүү. Тийм учраас зөвхөн та бүхний түгээлт, үзэлт, шеэрэн дээр ингэж тулгуурлаж нийгмийн эрүүл мэндийн боловсролыг олгож байгаа ийм утга учиртай. Түүнээс ч одоо намайг лайв хийлээгээд надад хинч цалин өгөхгүй байгаа. Тийм учраас та бүхэнд л одоо итгэж найдаж байгаа шүү. Сайн шеэрлээд өгөөрэй гэж хүсмээр байна. За эхэлж яах вэ? 80 гиттэл. За тэгвэл ерөнхийдөө сэдв рүүгээ орчоо нэлээд цугларж авах шиг байна. За өнөөдөр нойр улчирхаа өргөслийн одоо шалтгааныг бол ярина. За нойр улчирхаа гэдэг бол их жижигхэн эргэтэн байж байгаа. Нэг иймэрхүү л одоо жижигхэн эргэтэн байж идэг. За тэгээд энэ яг ходоодны яг дүнгэж цаана нь одоо аймхаа байна шүү дээ тийм ээ. Энэ одоо аймхааны дүнгэж доох нь тэгээ ходоодны бол дүнгэж цаах нь оршдог ийм эргэтэн байж байгаа. Жижигвтер эргэтэн. Ер нь бол хүний бие дотор байгаа бусад эргэтнүүдийн хажууд бол нэлээд жижигтэй ордог. Жишээлх юм бол одоо цул эргэтнүүд байна шүү дээ. Дэлүү байна, илэг байна, бөөр байна, уушиг байна, зүрх байна. Энэ цул эргэтнүүд дотор бол хамгийн жижигтэй орох ийм эргэтэн байгаа. А гэхдээ нойр улчирхаа онцлог нь юу вэ гэхээр зэрэг хүний биед ганцхан байдаг. За тэгээ ганцхан байдаг учраас хэрв нойр улчирхаа байхгүй бол хүн амьдрах боломжгүй. Амьд явж чадахгүй. Нойр улчирхаагаа алдах юм бол хүн шууд нас бардаг. Тэгэхээр зэрэг орлуулах боломжгүй хосгүй эргэтэн гэдэгтэй бол орно.
Жишээлх юм бол бөөр ингээд хоёр эргэтэн биш үү? Нэг бөөрийг авчих юм бол нөгөө хүн чинь ингээл нөгөө бөөрөөр амьдраад л байна. За уушиг ч гэсэн адилхан магадгүй нэг талынх нь уушгийг авчлаа гэж бодоод нөгөө талынхаа уушгаар ингээд амьдраад л байна. За элэг ч гэсэн бас ер нь учиртай. Элэг маань дотроо хоёр дэлбэнтэй шүү дээ. Баруун дэлбэн, зүүн дэлбэн гэдээ хоёр дэлбэн байж байна. Одоо зүүн дэлбэнгийн жишээлх юм бол авчлаа гэж бодоход бол одоо баруун дэлбэнгээрээ бас амьдрын шүү дээ хүн. Гэхдээ хүн ганцхан элэгтэй л дээ. Энэ элэггүй бол хүн бас амьдрч чадахгүй. Гэтэл 0 булчирхаа бол нэгдүгээр жижигхэн эргэтэн, хоёрдугаарт бол орлуулшгүй ийм хосгүй эрхтэй юм аа. За тэгээ нойр булчирхааны хувьд бол бас их өвөрмөц юм юу вэ гэхээр зэрэг нойр булчирхаа дотоод шүүрлийн булчирхаандаа ч ордог, гадаад шүүрлийн булчирхаандаа ч ордог. Яг бол нойр булчирхаанаас ялгарж байгаа тэр гормон бол одоо жишээлх юм бол дотоод шүүрлийн үйл ажиллагааг бол зохицуулдаг. За тэр гормоных нь нэг нэр нь бол одоо жишээл инсулин гэдэг гормоныг нойр булчирхаа зөвхөн ялгаруулдаг юм учиртай. Тийм учраас хэрвээ нойр булчирхаа гэмтээд ч юм уу өрөвсөд магадгүй ингээд өгччих юм бол одоо инсулин ялгарч чадахгүйгаас болоод сахарын зохицуултыг хийж чадахгүй болоод ер нь сахарын зохицуултыг нойр булчирхаа хийдэг гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ сахарын зохицуулалт бол нойр булчирхаатай салшгүй холбоотой учраас нойр булчирхаа альва нэгэн өвчин бол эцсийн дүндээ бас сахаранд нөлөөлөх бүрэн боломжтой гэдгийг та бүхэн ойлгоорой гэж хэлмээр байгаа. За тэгэхээр нойр булчирхаанаас ялгардаг дотоод шүүрлийн хамгийн чухал одоо гормон бол инсулин гэдэг гормон байгаа. Инсулин бол цусны дотор байгаа сахарыг одоо эд эс рүү ингэж одоо эсийн гүн рүү ингэж оруулж одоо сахарыг бодисын солилцоонд оруулахад тус нэмэр болдог ийм мэдээллийн уураг байхгүй. Одоо уураг л да. Инсулин ч уураг шүү дээ. Тэгээ энэ уургаар бол хүн сахараа зохицуулдаг баг. За гэтэл одоо гадаад шүүрлийн бас нэг одоо үүрэг гүйцэтгэдэг. Нойр булчирхаа гэдэг бол хүний хоол ундыг одоо шингээж, хүний эдсэн хоол ундыг задалж, за хүний биед одоо эдсэн хоолыг шингээхэд бол одоо орлуулшгүй ийм хувь нэмрийг оруулдаг. Яг бол нойр булчирхаан дотор бол липазе буюу одоо өөх тосыг хайлуулдаг маш чухал фермент агуулгадчихдаг. За протеазууд бас байдаг. За протеаз гэдэг нь бол уургийг задалдаг хамгийн чухал ферментүүдийг протеазууд гэж нэрлэж байгаа. За тэгээд дээр нь амилаз гэдэг фермент байж байгаа. За амилаз гэдэг нь одоо чихэр нүүрс усыг задалдаг ийм чухал ферментүүд хүний нойр булчирхаан дотор үйлдвэрлэгдээд нойр булчирхаан одоо ялгаруулдаг шингэнээр ингэж гуурсаар нь ингэж дамжаад 12 хуруу гэдсээр ороод биднүүсээ эдсэн хоол ундыг шингээхэд бол бүр хамгийн чухал үүргийг бол нойр булчирхаа одоо хүлээж идэг ийм учиртай. За тэгэхээр хүн нойр булчирхаагүй бол нас барах аюултай байх нь. За нойр булчирхааг юу гэмтээдэг вэ гэхээр зэрэг маш олон зүйлүүд бол нойр булчирхааг бол гэмтэх чадвартай байдаг. За яг биднүүсийн хамгийн сайн мэддэг зүйл бол арх болон архины хэрэглээ. За тэгээд өөх тосны хэрэглээ хоёр байгаа. Гэхдээ биднүүсийн сайн мэддэггүй маш олон одоо шалтгаанууд байдаг л да. За эхлээд юу ч гэсэн архинаасаа эхлэе л да. Ер нь арх гэдэг бол хүний нойр булчирхааг гэмтээдэг хамгийн аюултай бодис. Монголчуудын хувьд бол архины гаралтай нойр булчирхаа өрөвсөл бол хамгийн гол шалтгаануудын нэг гэж явдаг. За тэгэхээр арх дотор бол дотроо одоо спирт л агуулж байвал бүгд л орно штэ. За тэр битгий л одоо айрыг хүртэл ордог. Айргнаас бол нойр булчирхаан цочирцсан улсууд зөндөл байж идэг. За арх орно, пиав орно, дарс орно. За одоо коньяк, вискинууд бүгд орно, тийм ээ? Спирт л агуулж байгаа бол. Ер нь спирт л агуулж байгаа бол нойр булчирхааг цочрох маш их юм эрсдэлтэй гэж ойлгож болно. За тэгээд дараа нь бас зарим одоо спирт агуулсан цагаан эдээнүүд орох нь шүү дээ. За үүн дотор бол заримдаа ингэний хормоноос болоод нойр булчирхаа цочирч болно. За эсвэл зүгээр ердийн гүүний айрагнаас болоод ч бас цочирч бас болно шүү дээ. За түүний дараа болохоор юу орж ирдэг вэ гэхээр зэрэг хитрхи их өөх тостой хоол хүнс. Ялангуяа хитрхи их шарж хуурсан, эсвэл бол ингээд галд түлсэн, за шорлог ч юм уу одоо утаж мутаж хийсэн одоо ийм хоолнууд бол одоо ялангуяа хорхог шорлогнууд бол маш их нойр булчирхааг цочроодгоор бол алдартай. Манай монголчууд бол энийг бол маш сайн мэддэг ийм одоо зүйл байгаа. Тэгэхээр хамгийн түгээмэл хоёр шалтгаан бол ерөөсөө л арх дарсны хэрэглээ, дээр нь өөх тосны буруу хэрэглээ, шарж хуурч шарсан хоол хүнснүүд, за эсвэл утсан одоо иймэрхүү хоол хүнснүүд байж байгаа.
За тэгэхээр эдгээрүүд бол одоо хамгийн их нойр улчирхай цочроодог. За түүний дараа бас нэг шалтгаан байдаг нь бол автоиммунны одоо дархлааны гаралтай нойр улчирхайн өрөвсөл гэж бас байдаг. Гэхдээ нойр улчирхайн ихэнх өрөвслүүдийн хувьд бол шинж тэмдэг нь бол их ижил төстэй байдаг. За шинж тэмдэг нь яадаг вэ гэхээр нойр улчирхай ч юм бол яг энэ аюулхай болон аюулхаанаас жоохон зүүн тишээ дэлгүүрүүгээ чиглэсэн ийм байршилтай ингэж оршдог эргэтэн учраас ерөнхийдөө нойр улчирхайн өвдөлт бол яг ходоодны гүний байршлаас гадна жоохон зүүн зүг рүүгээ чиглэсэн маягтай өвдөлт өгнө. Жоохон гүн рүүгээ өвдөн, хурц хоолгонд ихээр илүү өвдөх магадaltaй байдаг. За тэгээд зарим тохиолдолд бүр ингээ хавирга руугаа ингэж ороож өвдөх маягтай ийм байршилтай өвдөлт бол одоо нойр улчирхайн хамгийн гол өрөвслийн шинж тэмдэг байдаг юм аа. За хэрвээ та нойр улчирхайг сэжиглэж байвал хамгийн одоо түгээмэл гардаг шинж тэмдэг нь бол өвдөлт шүү. Өвдөлт бол хамгийн их одоо тохиолддог шинж тэмдэг ба. За дараа нь бол элдв янзын одоо шинжилгээ, цусны шинжилгээнүүд дээр өөрчлөлт гарч ирж болно. За энэ цусны шинжилгээнд дээр гардаг хамгийн том өөрчлөлтүүд гэх юм бол за нойр улчирхайн өрөвслийн хоёр маркер гэж байгаа. За энэ нь болохоор амилаз гэдэг фермент, липаз гэдэг фермент. Энэ хоёр фермент бол уул шугамдаа бол 12 хуруу гидсээр гараад за тэгээд хоол ундан дотор байгаа сахарыг задлах, өөх тосыг задлах ёстой ийм хоёр фермент байгаа. Гэтэл тэн дээр ямар нэгэн өрөвсөлт процесс болсноос болоод нөгөө нэг ялгарж байгаа фермент нь очих газараа очиж чадлаггүйгээр цус руу орж ирээд тэгээ цусны доторх хэмжээ нэгсээд гараад эхлэхээр зэрэг эн чинь нөгөө нэг ялгарх ёстой юм нь ялгарч чадлаггүй цус руу ороод ирсэн юм байна гэдгийг ойлгох ёстой л доо. Ингээд бол нойр улчирхайг бол онцлох одоо гол маркеруудын нэг болж байгаа юм. За гэхдээ нэг зүйлийг ойлгох ёстой. Нойр улчирхайн архаг өрөвслийн үед бол энэ амилаз, липаз хоёр хоёулаа одоо хэвийн мөртлөө нойр улчирхай өрөвссөн тохиолдлууд бол маш олон байдаг юм аа. За зарим судалгаагаар бол энэ амилаз, липаз гэдэг хоёр фермент маань бол цусан дотор илэрхгүй мөртлөө цаана нойр улчирхайн архаг өрөвсөл явагдаж байгаа тохиолдол 80-аас 90% эзэлдэг гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл цусны шинжилгээнд дээр илэрдэггүй архаг одоо нойр улчирхайн өрөвсөл нийт өрөвслийн архаг өрөвслийн бараг 80-90% нь дангаараа эзэлдэг гэсэн ийм судалгаанууд байгаа. Тэгэхээр ер нь бол нойр улчирхайн өрөвсөл яг цусны шинжилгээгээр илэрхтэй маш амаргүй ийм өрөвсөлт өвчин юм шүү гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. За тэгээд энэ нойр улчирхайн ингээд өвдөд байгаа мөртлөө шинжилгээнд дээр илэрхгүй байгаа тохиолдолд бид нар яадаг юм бэ гэхээр зэрэг шууд шинж тэмдгээр нь эмчлэх тохиолдлууд бол зөндөө байдаг. Эмчлэх боломжтой гэж үздэг. За тэгвэл энэ нойр улчирхайн өрөвсөл үүсэх одоо маш олон шалтгаанууд байгаа. За энэ шалтгаануудыг бид нар үргэлжлүүлээд ярив. За автоиммуник панкреатит буюу одоо дархлааны гаралтай нойр улчирхайн өрөвсөл гэж байдаг. За энэ дархлааны гаралтай нойр улчирхайн өрөвсөл нь яадаг юм бэ гэхээр зэрэг ууг нь одоо хүний одоо дархлааны эсүүд чинь гадны одоо бактери, вирусын эсрэг одоо ингэж тэмцэж, дайтаж одоо тэмцэх ёстой байтал хүн өөрийнхөө одоо нойр улчирхайны эсрэг дархлааны эсүүд нь дайралт хийгээд гэмтээгээд эхэлдэг. За манайхан маш сайн орж ирээ шеэрлээд өгөөрэй. Эрц маань жоохон өнөөдөр жоохон тааруу байх шиг байна. Тийм учраас манай ороод ирсэн улсууд маань бусаддаа сайн шеэрлж түгээж өгчөөж биднүүсийн яриа олон хүнд хүрнэ. Тэгвэл ийм цөөхөлөө байхад бол бас та бүхэн түгээж өгчөөж л одоо биднэрт одоо олон хүнд хүрэн шүү дээ. Нэгэн тал ингээд цаг зарцуулаад ингээд лайв хийж байгаа юм чинь энийг маш сайн олон хүнд шеэрлээд өгвөл одоо хин хиндэх хэрэгтэй шүү дээ гэж хэлмээр байна. За тэгээд үргэлжлүүлээд ярив. За энэ дотоод юуны өөрийн дархлааны эсүүд нойр улчирхайгаа гэмтэх юм бол автоиммуны панкреатит буюу одоо дархлааны гаралтай ийм нойр улчирхайн өрөвсөл гэж явагддаг. За дараачих нь маш том шалтгаан бол цөсний чулууны гаралтай нойр улчирхайн өрөвсөл гэж байдаг. За цөсний чулуутай хүн дээр болохоор зэрэг энэ нойр улчирхайн өрөвсөл маш хүчтэй явагддаг. За тэр нь болохоор зэрэг чулуунаасаа болоод өрөвсөл явагдаад өрөвслөөсөө болоод цөсний зам нойр улчирхайн сувг хоёр хамтдаа нийлж агаад 12 хуруу гэцээр гардаг учраас үүнээсээ шалтгаалаад бол цөсний замын өрөвсөл нойр улчирхайн одоо өрөвсөлд бол нөлөөлдөг. Тийм учраас цөсний чулуутай улсуудад нойр улчирхайн өрөвсөл маш хүчтэй тохиолдох гээд байдаг. За чулуу нь бол томч байж болно, жижиг чулууч байж болно. Том чулууны гаралтай нойр улчирхайн өрөвсөлч гэж байдаг. Жижиг нь одоо элсэнцэр чулуу гэж байдаг шүү дээ. Элсэнцэр чулуунаас гаралтай нойр улчирхайн өрөвсөлч байдаг. Аль наас нь ч болж болно.
За дараа нь болохоор зэрэг одоо нөгөө нэг юу байж байгаа. Цөсний замын болон цөсний одоо хүүдийн дотор байдаг одоо уйлынхаа төвчнөөс болоод бас нойр улчхаа өрөвсөл бас явагдаж болдог. За зарим тохиолдолд бол төрөлхийн зарим гажигуудаас болоод ялангуяа төрөлхийн нойр улчхаан өөрийнх нь бүтцийн одоо өөр бүтцтэй одоо гажигуудаас болоод өрөвсөл бас явагдаж болдог. Ялангуяа салаа нойр улчхаатай хүмүүс бас байж байдаг. За ийм янз бүрийн одоо нойр улчхаан одоо гажиг бүтцүүдээс болоод бас өрөвсөл өгж болно. За тэгээд түүнээс гадна болохоор зэрэг 12 хуруу гидс гэж байгаа. 12 хуруу гидс юугаараа одоо нойр улчхаатай холбоотой вэ гэхлээр зэрэг энд бол нөгөө нойр улчхаанаас орж ирж байгаа сувг бол 12 хуруу гидсээр ингэж ялгараад шүүс нь ингээд биднээсээ эдсэн хоол ундыг шингээж өгдөг. А гэтэл хэрвээ энэ 12 хуруу гидсэн дотор ямар нэгэн одоо бөглөрөлт өвчин ч юм уу, за эсвэл төгжрөл ч юм уу, одоо өрөвсөл, нарийсал явагдах юм бол үүнээс болоод нойр улчхаан бас өрөвсөл явагдах боломжтой. За мөн 12 хуруу гидсэн дотор ямар нэгэн цүлхэн ч юм уу, иймэрхүү юм үүсэх юм бол тэрнээсээ болоод нойр улчхаан өрөвсөл явах боломжтой. За мөн гидсний одоо өрөвсөлт өвчнүүд байдаг. Кроны өвчин байгаа. Эдгээрүүд нь бол за IBD гэдэг inflammatory bowel disease гэдэг одоо нарийн гидсний өрөвсөлт өвчнүүд байгаа. Эндээс болоод бас нойр улчхаас өвдөж бас болдог. За учир шалтгаан нь олдохгүй одоо нойр улчхаан өрөвсөлт өвчин гэж бас байдаг. За үүнийг бол idiopathic одоо панкреатит гэж нэрлэдэг. За энэ нь бол учир шалтгаан нь олдохгүй ингээд өвддөг ийм нойр улчхаан одоо өрөвслүүд бас байдаг. За зарим халдварууд бол маш их нойр улчхаан өрөвслийн том шалтгаан гэж үздэг. За энэ халдварууд дотор бол хамгийн түгээмэл нь бол бактерийн гаралтай халдвар байдаг. За бактерийн гаралтай халдвар нь биднээсээ эдсэн уусан хоол ундтай холбоотой. Эсвэл бол нарийн гидснээс одоо дээшээгээ одоо юу руугаа ороод 12 хуруу гидснээсээ бактери ороод тэндээсээ нойр улчхаа руугаа ингээд сувгаар нь дамжаад өрөвсөл өгөх ийм тохиолдлууд бас байдаг л да. За энэ дотор бол хамгийн түгээмэл нойр улчхааг өрөвсүүлдэг бактери бол Campylobacter гэдэг бактери байж байгаа. Legionella гэдэг бактери байж байгаа. За тэгээд дээр нь бас мөн олон микобактериуд байж байгаа. Сүрьегийн савханцар бактери бол мөн одоо нойр улчхааг өрөвсүүлэх боломжтой. Mycoplasma гэдэг бас бактери байдаг. Эдгээр бактериуд нь бол бүгдээрээ бол нойр улчхааг бол өрөвсүүлэх боломжтой гэж үздэг. За түүнээс гадна бас хэд хэдэн шимэгч хорхоонууд бас байдаг л да. За шимэгч хорхооны гаралтай нойр улчхаан өрөвслүүд бас байдаг л юм байна. За тэгээд түүнээс гадна маш олон төрлийн вирусүүд одоо юу яадаг? Нойр улчхааг бас өрөвсүүлдэг. За үүн дотор бол бас нэлээд алдартай сүүлийн үед алдартай болсон вирус бол нөгөө биднээсээ маш сайн мэддэг ковидын вирус байгаа шүү дээ. Ковидын дараа бол нойр улчхаан өрөвсөлт өвчнүүд бас гарч ирсэн. Нойр улчхаан одоо дутагдлаас болоод одоо өрөвслээс болоод сахарын өвчтэй усуд гарч ирсэн. За ковидын вирус бол нойр улчхаа гэмтэх чадвартай гэдгээрээ бол сүүлийн үед бол алдаршиж гарч ирсэн. Түүнээс гадна бол нойр улчхаа гэмтэх чадвартай хэд хэдэн вирусууд байгаа. Үүн дотор бол Coxsackie вирус гэж байдаг. За цитомегаловирус гэдээ бас байдаг. Апштейн-Баррын вирус гэдээ байдаг. За нөгөө илэгний BCD вирусууд ч бол бас нойр улчхааг цоцоох чадвартай гэж бас үздэг. За түүн дээрээс гадна болохоор зэрэг нөгөө гахаа хавдар гэж байдаг штэ. Гахаа хавдрын үед бас нойр улчхаа бол цочирдаг. Ялангуяа бага насны хүүхдүүд бол гахаа хавдар туссныхаа дараа нойр улчхаан өрөвсөл явагдаад тэрнээсээ болоод төрөлхийн одоо сахарын өвчтөй болох ийм аюулт эрсдэлүүд бол бас зөндөө байдаг юм аа. За тэгээд түүнээс гадна бол улаанууд гэдэг өвчин байж байгаа. За тэгээд дээр нь болохоор зэрэг нөгөө нэг юу болоо салхин цэцэг. Салхин цэцэгчин бол бас заримдаа нойр улчхааг өрөвсүүлчих юм бол одоо нойр улчхаан дутагдaltaд хүртэл ордог ийм аюултай вирус гэж ордог. За нөгөө дохын вирус чинь бас нойр улчхааг өрөвсүүлэх чадвартай гэж үздэг. За ингээд бол гол вирусууд нь ингээд болж байгаа юм. За цаана бол бас өөр вирус байхыг үгүйсэхгүй. Гэхдээ биднээсээ хамгийн сайн мэддэг ерөөсөө нэг 7-8 вирусууд бол ерөөсөө хамгийн их одоо нойр улчхааг өрөвсүүлдэг вирусууд байгаа. За дараа нь бодисын солилцооны гаралтай хэд хэдэн шалтгаанаас болоод нойр улчхаа өрөвсөж болдог. За үүн дотор бол хамгийн одоо түгээмэл шалтгаануудын нэг нь бол цусан дахь кальцийн одоо хэмжээ хэд ихсэх ийм шинж тэмдэг байдаг. Гиперкальцеми гэж нэрлэдэг. Цусан дахь кальц хэтэрхий ихсээд эхлэхээр зэрэг нойр улчхаас өрөвсдөг байгаа. За энэ яагаад ингэж нойр улчхаа ингэж цусан дахь кальцийн хэмжээ хэтэрхээр зэрэг
одоо өрөвсдөг вэ гэхлээр зэрэг нэгдүгээрт болохоор зэрэг энэ кальцаас болоод тэр нойр улчирхай нарийн сувгнууд нь бас бөглөснөөсөө болоод өвдөлт одоо өрөвсөл явагддаг байж магадгүй гэж одоо судлаачид нэг шалтгааныг нь бол тэгж үздэг. За нөгөө нэг шалтгаан юу юм бэ гэхээр зэрэг кальц хэтэрхий их ингээд цуснд ихсээд эхлэхээр зэрэг нөгөө трипсиноген гэдэг бодисыг идэвхжүүлчихдэг гэж үздэг юм. За хэрвээ трипсиноген ингээд идэвхж одоо цагаасаа төрүүлээд идэвхжчих юм бол нойр улчирхай өөрөө өөрийгөө гэмтээгээд өөрөө өөрийгөө хайлуулад эхэлдэг. Уг нь нойр улчирхай ч юм бол хоол хүнсийг хайлуулж биднээсээ эзэн хоол хүнсийг хайлуулж шингээх ёстой байтал хэрвээ тэр одоо бодис нь ингээд задалдаг бодис нь өөрийнхөө дотроо ингээд төрүүлээд идэвхжчих юм бол өөрөө өөрийгөө хайлуулах юм аюултай гэж үздэг юм л да. Тийм учраас цусан дахь кальцийн хэмжээ ихсэх юм бол энэ нойр улчирхай бас өөрөө өөрийгөө одоо трипсиногенийг одоо идэвхжүүлээд трипсин болгоод өөрийгөө хайлуулж магадгүй гэж бас үздэг байна. За дараагийн бас нэг шин тэмдэг бол одоо шалтгаан бол юу гэдэм бэ гэхээр цусан дахь зарим өөх тосны хэмжээ хитрэх. Ялангуяа триглицеридийн хэмжээ өндөр байх юм бол нойр улчирхай үүсэх өндөр эрсдэлтэй гэж одоо эрдэмтэн судлаач нар үздэг. Яагаад вэ гэхээр зэрэг триглицерид их өндөр байх юм бол нойр улчирхай бас нарийнхан сувгнууд бол өөхөн бөмбөлөг шиг юмар ингэж бөглөрөөд тэр бөглөрснөөсөө болоод ингээд одоо өвдөлт өгдөг юмаа гэж үздэг юм. Ялангуяа одоо өөх тостой юм эдсний дараа нойр улчирхай маш хүчтэй өвдөх тохиолдлууд байдаг шүү дээ. Энэ үүний цаана бол энэ шалтгаан байгаа юм байна шүү гэж одоо эрдэмтэд бас үздэг байгаа. За зарим нойр улчирхай хоргуу хавдрууд нойр улчирхай зарим одоо хоргуу одоо томоохон уйланхаа энэ төр бол яг ингээд томорсоор байгаад нойр улчирхай сувгуудыг ингэж гаднаас нь дараад ингэж бөглснөөсөө болоод бас өрөвсөл үүсгэж бас болдог. За манайхан хэр их үздцээж энэ да цуглацгааж байна уу? За та бүхэн маань бусдаа сайн шеэрлж өгөөрэй. Өнөөдөр үзэгчдийн тоо их цөөхөн байгаа учраас та бүхэн маань л одоо сайн түгээж өгөөрэй. Түүнээс биш одоо надад одоо өөр тэрийг түгээх арга алга байна. Та бүхэндээ л найдаж байна шүү. За тэгээд нөгөө нэг лайвынхаа дундуур бас хэлчихье. Шинээр одоо дагж байгаа улсууд болон хуучнаар дагж байгаа хүмүүсүүдтэй ингээд өмнө дагдаг байсан хүмүүсүүдтэй нэг номыг бэлгэлнэ. Би одоо лайв болгон дээр энэ номноосоо нэг одоо азтангуудад ингээд өгөн шүү гэдгийг бас хэлчихье. За тэгээд дараа нь хортой хавдар бас байж болно. За хорт хавдар бол ингээд томроод эхлэх юм бол нойр улчирхайг бас өрөвсүүлнэ. Яагад бол сувгийн дараад томроод эхлэхээр зэрэг тэр гуурс чинь ингээд урсаа явж идэл тэр гуурсыг ингээд гаднаас нь дарчих юм бол сувг нь бөглөрөөд бас өрөвсөл өгнө. Тэгэхээр хорт хавдар гэдэг бол өөрөө одоо нойр улчирхай өрөвслийн бас шалтгаан гэж явнаа. За өнөөдөр бид нар бас нойр улчирхай хорт хавдрын тухай бас нэлээд ярина штэ. За энийгээ бол бас үргэлжлүүлээд ярина. За зарим бөөрийн өвчний үед бол нойр улчирхай өрөвсөж болдог. Жишээлх юм бол ялангуяа бөөрийн архаг дутагдлын үед бол нойр улчирхай өрөвсөж болно. За нөгөө нэг дутагдaltaй улсууд чинь нөгөө нэг бөөрийн диализ гэдэг аппаратанд ордог штэ. За аппаратанд орж байгаа улсууд бол бас нойр улчирхай өрөвсөл өгөх эрсдэлтэй гэж үздэг юм аа. За дараа нь болохоор зэрэг нойр улчирхайнаас гарч ирж байгаа сувгны үзүүрт нь ингэж агшдаг юм сфинктер одын одын гэдэг нэртэй ийм агшдаг ийм юу байж байгаа булчин байж байгаа ингээд хаалтурч хаадаг булчин ч гэдэг юм уу. Энэ булчингийн одоо хитрхи чангарснаас болоод бас нөгөө нэг нойр улчирхайнаас гарч ирж байгаа шүүс нь гидс рүүгээ орж чадахгүй болоод түүнээсээ болоод бас өвдөлт өгөөд өрөвсч бас болдог. За заримдаа болохоор зэрэг одоо хорт бодисонд одоо зарим хорт бодисонд бол бас одоо нойр улчирхай өрөвсдөг гэж үздэг. За энэ хорт бодисонд юу ордог вэ гэхээр зэрэг амтны гаралтай хорт бодис бол одоо нөгөө нэг юу гэдэг хилэнцэд хорхой. За хилэнцэд хорхойд халтгуулсан хүн бол нойр улчирхай бас хурц өрөвсөл үүсдэг, архаг өрөвсөл үүсдэг юм а гэж үздэг. За дараачийн бас нэлээд томоохон шалтгаан бол автеврийн осол. За эсвэл бол гадны гэмтэл ямар нэг юмд одоо яг нойр улчирхайгаа ч юм уу гидс рүүгээ цохиулах. За эсвэргүү бол одоо гидсэн тушаа газар руугаа ингээд юм мөргөх, машинд мөргүүлэх, эсвэл бол ширээ юм уу сандалны одоо үзүүрт ингэж хүчтэй цохиулах юм бол гэмтлийн гаралтай нойр улчирхайны өрөвсөл гэж бас үүсдэг. За энэ бол гадны ингээд дөргилтоос үүссэн ингээд нойр улчирхайн гэмтэл үүсээд тэрнээсээ болоод бас үүсч болно. За дараагийн бас нэг маш томоохон шалтгаан юу орж ирэх вэ гэхээр зэрэг эмнүүд. За эмнүүд гэдэг бол эм гэдэг чинь өөрөө хортой бодис.
Тийм учраас хортой байц гэдэг бол хүний бие дотор янз бүрийн эрхтнүүдийг гэмтээж болно. За тэгэхээр зэрэг нойр улчирхайг одоо онцгойлон өвөрмөцөөр гэмтээдэг хэд хэдэн эмнүүд байж байгаа. За энэ эмнүүд дотор бол одоо хамгийн алдартай нь бол парацетамол байж байгаа. Парацетамолыг замбраагүй хэрэглэх юм бол нойр улчирхай өрөвсөд өгч болно. За азотоприн гэдэг бас нэг юм байдаг. Энэ бол дархлааны өвчтөе улсуудад уудаг юм байж байгаа. Энэ эмнээс болж бас нойр улчирхай өрөвсөд өгч болно. За мөн деданозин гэдэг юм бас байдаг. Эритромицин гэдэг антибиотик байдаг штэ. За тэрнээс болоод бас нойр улчирхай өрөвсөж болно. Эстроген гэдэг даавар байж байгаа. Тэрнээс болж бас өрөвсөл өгж болно. Фуросемид гэдэг шээс хөөдөг юм байж байгаа. Тэрнээс бас өрөвсөл өгж болно. Метронидазол гэдэг антибиотик байгаа. За тэр бол бас нөлөөлж болно. За гистамины эсрэг одоо янз бүрийн эмнүүд байдаг. Голдуу хашлын одоо өвчнөд хэрэгэлдэг эмнүүд гистамины эсрэг одоо бэлтгэлүүд байж байгаа. Эдгээрүүд нь бол бас нойр улчирхай өрөвсүүлэх чадвартай гэж үздэг. За метилдопа гэдэг бас нэг юм байдаг. Мэдрэлийн өвчтөнд хэрэгэлдэг. За энээс болж өрөвсөж бас болно. Нитрофурантоин гэдэг одоо бөөрийн өвчтөе хүнд хэрэгэлдэг антибиотик байж байгаа. Үүнээс болж бас болно. За өвчин намдаагч нараас болоод нойр улчирхай өрөвсөж бас болно. За дээр нь бол антибиотик дотор бол тетрациклин бол бас нойр улчирхай өрөвсүүлэх чадвартай гэж үздэг. Валпроин одоо хүчил гэж байдаг. За эдгээрүүд нь бол нойр улчирхайг бол цочрох чадвартай ийм айхтар одоо эмнүүд байдаг бахнэ. За зарим тохиолдолд бол одоо нойр улчирхай өрөвсөл өгдөг ийм удамшлын ганц хоёр өвчин байж байгаа. За тэрийг бол удамшлын гаралтай нойр улчирхай өрөвсөл гэдэг өвчнүүд байдаг. За зарим тохиолдолд бол эмчилгээний үед онцлогоо эмчилгээнээс болоод нойр улчирхай өрөвсөж болно. За ямар онцлогооны үед одоо нойр улчирхай өрөвсдөг вэ гэхээр зэрэг нойр улчирхай болон цөсний замыг үзэх одоо онцлох зорилгоор ERCP гэдэг шинжилгээ хийдэг. Энэ шинжилгээний үед нойр улчирхайн сувг руу ийм бодис шахдаг. За шахсан бодис нь өөрөө нойр улчирхайгаа ингээ өрөвсүүлэх тохиолдлууд байдаг юм аа. За тэгээд заримдаа бол автоиммуны зарим бусад өвчнүүд бол нойр улчирхай өрөвслийг бол одоо үүсгэх тохиолдлууд байдаг юм аа. За энэ бол ингээд нойр улчирхайг өрөвсүүлдэг маш олон шалтгаануудын тухай ярьлаа. За оншилгооны хувьд бол би бол түрүүн цухас ярьсан. Одоо нойр улчирхай хорт хавдрын оншилгооны тухай ярьчээ. Өрөвслийн үед бол би хэлсэн шүү дээ амилаз, липаз гэдэг хоёр юм байдаг. Дээр нь болохоор зэрэг нойр улчирхай өрөвслийг тогтооход юу хэрэгэлдэг вэ гэхээр зэрэг цусан дахь кальцийг үздэг, цусан дахь триглицеридыг үздэг. За мөн цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийж үздэг. Цагаан эсийн байдлыг харж болно. Мөн одоо бактерийн гаралтай нойр улчирхай өрөвсөл энтрийн үед бол CRP гэдэг шинжилгээг бас тоон аргаар өгдөг. За тэгээд дээр нь бол компьютер томограф хийж болно, эхо хийж үзэж болно. За ингээд маш олон одоо шинжилгээний аргуудыг хавсарч байж тэрэндээс нэг дүгнэлт гардаг. Түүнээс биш яг ганцхан шинжилгээгээр нойр улчирхайн өрөвслийг шууд онцлно гэдэг бол маш амаргүй байдаг. За гэхдээ яг нэг үгүй хэлэхэд бол өвдөж байгаа байдлаар нь онцлно гэдэг бол бас нэлээд тийм амжилттай аргуудын нэг байд юм шүү гэдгийг бас онцолж хэлмээр байна. За тэгээд дээр нь одоо би бол энэ нойр улчирхайн хорт хавдрыг бас жоохон товчхон ярих гэж бодож байна. За нойр улчирхайн хорт хавдар бол хүний биед тохиолддог хорт хавдрууд дотор бол хамгийн хоруу чанар өндөртэй, хамгийн нас баралт ихтэй, хамгийн богино хугацаанд хүн нас бардаг юм аюулт өвчин байдаг юм аа. Гэхдээ нойр улчирхайн хорт хавдар бол эрт үедээ онцлогдох нь маш ховор байдаг. Ихэнх тохиолдолд бол за ихэнх тохиолдолд бол дунд шатандаа юм уу хожуу шатандаа л илэрх гэдэг. За бараг 70-80% нь бол дандаа хожуу шатандаа илэрдэг. Тийм учраас нойр улчирхайн одоо хорт хавдар илрэх үедээ бол голдуу хүнд шатанд орчихсон байдаг учраас онцлогдсноос хойш дунджаар нэг 3-6 сарын дотор нас орчоод байдаг. За азтай тохиолдолд бол одоо тэрнээс арай илүү урт наслах тохиолдлууд бас байдаг. Гэхдээ хамгийн хүнд хорт хавдруудын нэг гэж явдаг юм аа. За би бол нойр улчирхайн хорт хавдраар бол бас докторийн зэрэгээ хамгаалж ирсэн. Нөгөө Токиогийн сургуульд би чинь Японд хамгаалсан шүү дээ докторийн зэрэгээ. За тэгээ миний докторийн зэргийн одоо судалгаа бол нойр улчирхайн хорт хавдрын одоо хамгийн одоо их мутацанд өртдөг SMAD4 гэдэг уургийг генийн аргаар одоо генийн дарангууллын арга буюу RNA интерференс гэж нэрлэдэг генч гэхүүдээ одоо РНХ-ийн дарангууллын аргаар одоо дарангуулад за түүгээрээ одоо
генийн ямар одоо өөрчлөлтүүд гарч ирж байна одоо гэдгийг судалсан ийм судалгаагаар бол би докторийн зэрэгээ хамгаалж исэн. За тийм учраас хор тавдар одоо нойруулчхан хор тавдар үүсдэг механизмын талаар бол нэлээд ерөнхийдөө бол бас мэрэгсэн гэж хэлж болно. За гэхдээ нойруулчхан хор тавдар үүсдэг одоо механизм гэх юм бол ерөөсөө энэ олон архаг өвчнүүд байгаа. Энэ архаг өрөвслүүд, хурц өрөвсөл, архаг өрөвсөл. За тэгээд дээр нь тамхины хэрэглээ. За тэгээд дээр нь таргалалт. Тийм ээ. За тэгээд дээр нь бол архины хэрэглээ бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж үздэг. За тэгээд удамшил. Ер нь удамшил гэдэг чинь маш олон хор тавдрын бас нэг шалтгаан гэж явдаг л да. Тэгэхээр зэрэг энэ SMAD4 гэдэг уураг байгаа. Энэ уургийн мутац үүссэн байх юм бол TGF-beta гэдэг зам байдаг. Мэдээлэл дамжуулдаг зам. Нойруулчхан одоо дотор мэдээллийг дамжуулдаг юм эсийн дотор ингээд замууд байдаг байхгүй. За энэ замуудын мэдээлэл дамжуулалт ингээд алдагдах юм бол нойруулчхан хор тавдар бас үүсдэг гэж үздэгий. За үүн дотор бол нэлээд гол хувь нэмрийг оруулдаг, чухал хувь нэмрийг оруулдаг замуудынх нь нэг нь бол TGF-beta гэдэг зам байдаг. За энэ замын хэрвээ мэдээлэл дамжуулалт алдагдах юм бол хор тавдар үүсэх эрсдэл нэмэгддэг гэж үздэг юм аа. За тэгэхээр энэ дээр би одоо докторийн зэргийг хамгаалаад яг энэ чиглэлээр бол нарийсаж ингэж судалгаанууд хийдэг бас байсан хүний хувьд бас нойруулчхан хор тавдрыг бас ярьж байгаа ийм учиртай юм шүү. За тэгэхээр зэрэг архины хэрэглээг хязгаарлах, тамхины хэрэглээг хязгаарлах, өрсөлд өвчнөөс зайлсхийх. За иймэрхүү юмнуудыг бол та бүхэн анхаарч чадах юм бол одоо өөрийгөө хамгаалах байх. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Нойр улчирхайн хор тавдар эрт үедээ онцлогдоход маш хэцүү. За үүний хамгийн том шалтгаануудын нэг нь юу вэ гэхээр зэрэг нэгдүгээрт нойр улчирхай маш одоо гидсний гүнд оршдог. Маш гүнзгий оршдог учраас жишээлх юм бол одоо эхогоор харахад бол бүрэн дүрэн одоо нойр улчирхай бүтнээр нь харж чадахгүй тохиолдлууд маш их байдаг. Хоёрдугаар нойр улчирхай дээр үүсэж байгаа одоо тэр зангилаа нь бол одоо зүгээр эрүүл эсээсээ ялгархад маш хэцүү байдаг. Нойр улчирхай чинь өөрөө тийм нэг өөхлөг чимшиг, тийм нэг балцайсан ийм улцгардуу тийм булчирхай байхгүй юу. Тэгээ хавдар чинь бас өөрөө тэрнтэйгээ төстэй байдаг. Ийм учраас ялгархад хэцүү байдаг. Ер нь бол компьютер томографик хийх хэрэгтэй. Нойр улчирхай хор тавдрыг хэрвээ сэжиглжээвэл тэгээ хавдрын 2 маркерыг хийж үзэх хэрэгтэй. За нэг нь бол SA199 гэдэг маркер байж байгаа. За нөгөөх нь CEA гэдэг маркер байж байгаа. За энэ 2 маркер бол одоо нойр улчирхай хор тавдрыг эрт илрүүлэхэд бас их чухал хувь нэмэр оруулдаг ийм 2 маркер юм шүү. За бас SA125-ыг үзэхэд бол нойр улчирхай хор тавдрыг илрүүлэхэд бас хувь нэмэр оруулдаг гэж үздэг юм аа. Тэгэхээр үндсэндээ энэ 3 маркерыг хийгээ явж байхад бол бас тодорхой хэмжээгээр бол эрт үед нь барьж авч магадгүй. За бусад үед бол бас амаргүй шүү гэдгийг л хэлмээр байна. За өөр юу ярих вэ? За эмчилгээний хувьд бол нойр улчирхай эмчилгээ бол хор тавдрын хувьд бол хагалгаа бол хамгийн сайн эмчилгээ гэж үздэг. Гэхдээ хагалгааны хувьд бол эрт үе муу дунд үед нь илрүүлж чадчихжээ л хагалгаанд орч чадна. Хожим үед нь илэрхэд бол хагалгаагаар бол эмчлэхэд маш хэцүү байдаг юм а гэж хэлмээр байна. За тэгээд нойр улчирхай эргэн тойронд амин чухал маш олон эргэтэн байдаг учраас нойр улчирхай бол хажуугийнхаа эргэтнүүдэд бол өсөр хийлээд амь насанд одоо хохирол учруулах нэг хэлбэг байдаг юм аа л гэж хэлмээр байна да. За нойр улчирхай байгаа үед бөөлжих тодормой гарах юм гэдэг байдаг. Нойр улчирхай өвдөж байгаа үед бөөлжих дотор мухаарах. Тийм шин тэмдэг байдаг. Ялангуяа нойр улчирхай хурц өрөвслийн үед бол бөөлжих дотор мухаарах бол илэрдэг ийм талтай шүү гэж хэлмээр байна. За тэгээ нойр улчирхай хурц өрөвслийн үед бол нойр улчирхай бол өвчлөлд ордог. За нойр улчирхай өвчлөлд орно гэдэг бол маш аюултай зүйл л дээ. Ер нь бол нойр улчирхай хурц өрөвслийн үед бол хүн нас барах аюултай гэж үздэг юм. Нас бардаг тохиолдол ч гэсэн зөндөө байгаа. Монгол улсад ч гэсэн нойр улчирхайгаараа ингээд өрөвсөлд ороод тэрнээсээ болоод өвчл явагдаад нас орсон улсууд маш олон байдаг. Хэрвээ ингээд үнэхээр ингээд өвчл их хэмжээтэй байх юм бол заавал хагалгаанд орж таардаг. Тэгэхгүй бол тэр өвчтсөн нойр улчирхайг бол одоо тайрах хэсгийг нь тайраад тэр эдэт өрөвсөл буглаа явагдаад байвал тэрийг нь эмчлэхгүй бол амь насанд аюултай гэж үздэг юм аа. За цааш нь. За эмчилгээний хувьд бол одоо янз бүрийн эмчилгээнүүд явагдана л да. За өвчин намдаах эмчилгээ хийж болдог.
өргөслийн эсрэг эмчилгээ хийж болно. За дээр нь тэр трипсинийг зогсоох эмчилгээнүүдийг хийж болно. За тэгээд дээр нь болохоор зэрэг за шингэн нөхөх. За тэгээ хоол хорих гэл одоо хоол хорин гэдэг маань өөрөө нойр улчирхааны хувьд бол маш чухал эмчилгээ байдаг л да. Яагаад гэвэл хоол хорихлоор зэрэг тэр нойр улчирхааны одоо нөгөө бүглэрж мөглөрсөн байгаа ийм үед бол цочрохгүйгээр ингээд эдрэг шат руугаа орох нь бас элбэг байдаг юм аа. Тийм учраас хоолыг хорно гэдэг бол нойр улчирхааны хувьд эдгэрлтийг хурцсах маш чухал ийм одоо хүчин зүйл байдгийн шүү гэдгийг хэлмээр байна. Уламжлалт талаас ямар эмчилгээ байдаг вэ? Уламжлалт талаас уу? Уламжлалт хангаа ухаан талаасаа бол нойр улчирхаан дээр бас зарим эмчилгээнүүдийг явуулдаг. За үүн дээр бол эмийн эмчилгээнүүд байдаг. За зарим тохиолдолд бол төөнүүрийн эмчилгээ бас хийдэг. За зарим тохиолдолд зүү эмчилгээ бас хийж харагдаж байдаг. За бас хоол хорихыг бол одоо уламжлалт хангаа ухаанд бол ялангуяа нойр улчирхаан өрөвслийн үед бол хоолыг 23 хоног хоржиж нойр улчирхаан өрөвсөл бол бас эдгэрдэг гэж үздэг юм аа. Энэ бол уламжлалт хангаа ухаанд байдаг. Одоо нууц өвдөснүүд дотор бол 3-аас дээш хоног хоолыг хоржиж нойр улчирхааг эмчилдэг гэж үздэг юм аа. Хосны хаг сайн байна. За хосны хаг бол үнэхээр одоо их сонирхолтой. За над дээр бол нойр улчирхаан өрөвсөлтэй бол маш олон улсууд ирдгийм. Тэгээд тэр дотор бол үнэхээр ингээд хосны хаг ингээд уусан чинь нойр улчирхаан өвдөлт бол зогссон гэж өвдөлт бол арилсан гэж бол үздэг. Одоо тэгж ярьж байгаа улсууд маш олон байдаг. Тийм учраас би бол одоо энэ хосны хагн дотор бол үнэхээр нойр улчирхаан өвдөлтийг зогсоох ямар нэгэн бодис байна гэж үзэж байгаа. За тэгэхээр энийг бол үнэхээр судлаад монголчууд манай Монголын эрдэмтэд бол энэ хосны хаг гэдэг имийг бол судлаад энэ дотор нойр улчирхаан өрөвслийн ялангуяа өвдөлтийг зогсоох ямар бодис байгаа юм бэ гэдгийг тогтоогоод тэрийгээ бол им болгоод тэгээд тэрийгээ им болгоод дэлхийн зах зээлд ингэж гаргаж одоо ингээд дэлхийг бид нар бол одоо энэ хосны хаг гэдэг имийг бол бид нар нэг цаг нь болсон. Энэ дээр манай Монголын эрдэмтэд бол хүчээ нэгтгэж жагаад ингээд гоё имийг бол гаргах хэрэгтэй гэж би бол боддгийн. Үүний цаана ямар нэгэн бол одоо учир шалтгаан байх л ёстой. Тийм ээ. Хосны хаг бол үнэхээр нөлөөлдөг гэж одоо надад үзүүлж байгаа, надад эмчлүүлж байгаа улсууд бол ярьдаг. Би бол онцгойлон хосны хагийг уу гэж бол зөвлөдөггүй боловч хосны хаг уугаад миний өрөвсөл зогсчлоо гэсэн улсууд маш олон ирдэг. Яг шинжилгээнд дээр тэр өвдөлт нь гарсан байсаг харсан. За шинжилгээнд дээр бол даруй бол мэдэгдэхгүй байгаа. Гэхдээ өвдөлтийг бол үнэхээр зогсоодог гэдэг нь бол одоо үний юм шиг байгаамаа. Дэндүү олон хүн бол ингэж ирдэг учраас би бол энэ дээр бол бас хатуу ихтгэл үнэмшил бол үүссэн байгаа. За. За. Гүйлгээд байна энэ нойр улчирхайтай холбоотой юм. За гүйлгэн гэдэг бол нойр улчирхайтай бол холбоотой байх тохиолдол байгаа, холбоогүй ч байх тохиолдол байгаа. Яг бол гүйлгэн гэдэг бол хэд хэдэн шалтгаантай байдаг. Заримдаа цөснөөс болж гүйлгэж болно. Заримдаа одоо бүдүүн гидснээс болж гүйлгэж болно. Нарийн гидснээс болж гүйлгэж болно. Бас нойр улчирхаанаас бас гүйлгэж болно. За та бүхэн маань энэ лайвыг маш олон хүнд хүртэл нь шеэрлээд өгөөрэй. Ягаад гэвэл одоо бид бүхэн маш их юм ярьлаа шүү дээ. Энэ их одоо мэдлэгийг бол олон хүнд түгээж өгөх юм бол манай монголчууд манаас нойр улчирхаагаараа бас одоо өвдөхгүй байх боломжтой шүү. Энийг та бүхэн ойлгоорой. За асуулт нь юу байлаа сая чаа? Гүйлгэн гэдэг бол ялангуяа нойр улчирхаан өрөвслийн үед бол үүсдэг нэг шинж тэмдгүүдийн нэг. Гэхдээ нойр улчирхаан өрөвслийн гүйлгэлтийн нэг онцлог нь юу байдаг вэ гэхээр зэрэг тосорхог гүйлгэлт гэж юм байдаг. Өөрөөр бол тосоо шингээж чаддаггүй гэсэн үг. Тэгээ тосорхог гүйлгэлт юм нялцгай тийм тосорхог гуймаар гүйлгэж байвал энэ бол нойр улчирхаан гүйлгэлт гэж нэрлэдэг юм аа. Ангаах ухаанд. Тэгэхээр зэрэг тосорхог гүйлгэлт бол нойр улчирхаан гүйлгэлт мөн юм аа гэж үздэг байгаа. За тэр нь бол ингээд бие засны дараа ингээд хөвөөд байдаг ч юм уу тийм ээ. Усан дээр ингээд хөвж идэг иймэрхүү гүйлгэлтүүд бас байдаг л да. За тэгж оншилж бас болно. За цааш нь. За бас нэг онцлог байдэн шүү. Яагаад ч юм учир нь олдохгүй байгаа ч гэсэн ер нь бол маш туранхай. Тэгээ дээр нь эмхтэй. Ийм хүмүүсүүд бол яагаад ч юм ингээд нойр улчирхаан ингээд байн өрөвсөд байдаг иймэрхүү хүмүүс байдгийг. Учир шалтгааныг би бол сайн мэдэхгүй байна. Магадгүй цаана бас нэг тийм нэг онцлог байдаг юм шиг байна. Маш туранхай, дэндүү туранхай мөртлөө нойр улчирхаан маш их байн өвддөг гэж ярьдаг ийм эмэгтэйчүүд их байдаг. Эрэгтэй хүн дээр их ховор байдаг. Эмэгтэй хүн бол маш туранхай эмэгтэйчүүд дээр бол
дандаа нойр улчрахаа өвдөж ийн гэсэн ийм эмгтээчүүд нэлээд их тохиолддог нь бас нэг тийм нэг өвөрмөц шин чанар байгаад байгаа юм. За. Нойр улчрахын цайралтын талаар. Нойр улчрахын цайралт гэсэн үү? Нойр улчрахын цайралт гэж байдаг. За нойр улчрахын цайралтын цаана бол хоёр том шалтгаан байж болно. За нэг нь бол нойр улчрахын шохоожилт байж болно. За нойр улчрахын шохоожилт бол архины хэрэглээ өндөр хүн дээр их элбэг тохиолддог. За тэгээд дараа нь бол нойр улчрахын өрөвслөөс болоод бас шохоожилт явагддаг шүү дээ. Энэ мөн архитаагаа бас холбоотой. За дараа нь бас нэг цайралт бол нойр улчрахын өөгчлөлт гэж явагддаг. За нойр улчрахын өөгчлөлтөөс болоод бас асуудал бас үүсэх тохиолдол байдаг л да. Гэхдээ нойр улчрахын өөгчлөлт бол илэгний өөгчлөлттэй хамт бас арилдаг тал байдаг. За өөр ямар асуулт байна? За бас нөгөө нэг архины хит хэрэглээ бол нойр улчрахыг бол нэгдүгээр шохоожуулаад байдаг, хоёрдугаарт өрөвсүүлээд байдаг, гуравдугаарт бас өөгчүүлээд байдаг шүү. Тэгэхээр архины хэрэглээ бол тэр нойр улчрахын бас цайралттай бас холбоотой гэж үздэгэн шүү. За. Хотоодны хатангаршил нойр улчрахад нөлөөлдөг үү? Хотоодны хатангаршил уу? За ер нь бол нойр улчрахын өөрийнх нь хатангаршил гэж бас байдаг. Олон жил ингээд өрөвсөд байхлаа зэрэг нойр улчрахаа маань ингээд жижигрээд өрөвсөөр байгаанд ингээд жижигсээр байгаад атрофи гэдэг ингээд жижигэрсэн байж байгаа л да. За энэ бол хатангаршлын бас нэг хэлбэр юм аа. За нойр улчрахаа хатангаршна гэдэг бол бас сайн зүйл биш. Үйл ажиллагаанаас алдагдана. Хатангаршснаас болоод бас сахарын өвчин үүсч болно. Бас аюултай л гэж ойлгож болно шүү. За. За нөгөө хүмүүс ч хосны хаг хаанаас авах вэ гэж манайхан бас ингэдэг юм аа. За яг хосны хаагийг бол хүмүүсөө зарж л байдаг юм байлээ. Тэгээ үнэхээр ингээд хосны хааг ингээд дуусан чинь зүгээр болчлоо гэсэн улсууд дэндүү олон байдаг учраас би бол одоо энэ дээр бол анхандаа бол их гайхдаг байсан. Тэгээд сүүлдээ бол одоо энэ олон улсууд бүгдөө худлаа яриад байна гэж байхгүй шүү дээ. Тэгээ үнэхээр тэрийг бол манай монголчууд бол судлах хэрэгтэй, шинэ эм бүтээх хэрэгтэй гэж би бодож байгаа. Зүгээр хаасаагүй зарж л байдаг юм байлээ шүү дээ тэр чинь бол. За. Хосны хаг ингээд угуугаар харуулсан хордлон мордлон талаар жоох юм. За яг хосны хаагнаас болоод хордлого бас тодорхой хэмжээгээр үүсч болно. Гэхдээ яг хамгийн түгээмэл нь бол жоохон илэгний өрөвсөл хаяа явагддаг юм байлээ. Яг гэхдээ тийм их хэмжээгээр бас биш. Харьцангуй бас тийм түгээмэл бас биш л дээ. Тэгвэл хосны хааг бол хаяа бол илэгний өрөвсөл үүсгдэг. Тодорхой хэмжээний бас хордлого өгөх тохиол байдаг. Тийм учраас хэрвээ та хосны хааг хэрэглэж байгаа бол хэрэглэснийхаа дараа одоо элэг цөс нойр биш элэг цөс бөөрийн биохим хийгээд үзээрэй. Тэндээс бол хосны хагнаас хордлого өгж гэнэ үгүй юу гэдг нь мэдэгдэнэ. Хэрвээ хордлого өгөхгүй байх юм бол бас багахан хэмжээгээр хэрэглээд байх тийм ч ноцтой үр дагавар бол харагдахгүй юм бэлээ л дээ. Шинжилгээгээр бол мэдэгдэнэ. Гэхдээ та бүхний хэрэгэл гэж урайлж байгаа юм биш. Гэхдээ энэ ор үндэсгүй зүйл бол биш юм байна лээ шүү гэдгийг бол би бас хэлэх нь зүйтэй гэж бодож байна. За цааш нь. Зарж яваарч ингээд дугаар шиг. Заавар. Зараад уснаа манайхан ч одоо ална шүү дээ бас. За. Нойр улчрахын цайралтыг хэмждэг үү? Нойр улчрахын цайралтыг уу? Нойр улчрахын цайралтыг нэг айхтар хэмжээд идэг аппарат бол байдаггүй. Яг хөө тэгтээ эхоны зурган дээр бол одоо нойр улчрахын цайралтыг бол шууд ингээд зурган дээр нь харагдаж идэг учраас та эхоныхоо зургийг аваад ирэх юм бол тэрийг бас хараад эмчлээд яваад авах боломжтой гэж үзэж байна. За. За гол юм ярьчих шиг боллоо. Ингээд та бүхэн анхаарал хандуулж ингээд олноороо үзсэнд баярлалаа. За манай ингээд лайвыг үзэж байгаа хүмүүсүүд болон шинээр дагж байгаа улсууд за хуучин дагагч нартаа зориулаад энэ номноосоо бас бэлгэлнэ. Би ингээд лайв болгон дээр ном бэлгэлж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд бас худалдаж авахыг сонирхож байгаа улсууд байвал номын сангуудад, номын дэлгүүрүүдэд бас зөндөө байгаа. За баярлалаа. Баяртай.